Аммарамын дүүрсүүд мэнэ. Ай тохон дүүрэн байна уу дүүрсүүд мэнэ. Яунаарихтан өөрийнхөө намтрыг нь гүүрнжтэй дүүргий юу дүүрсүүд мэнэ. Араарих нь үүлүүд нь аваараад байна өрсүүд мэнэ. Чингээд хойд хэл хотуулаг ингэрлэл тэр баталгаатай болсон ба. Өндгөн сүү тавигдсан гэсэн үг. Ямагтай жалалцаад ам үргэх юм бол хатны амийг манах ёстой. Яагаад гэвэл найрын ширээнд дажинч болох боломжтой байсан юм да. Гэтэл ам хилээ хэлэлцээд нэг үчгээ олсон учраас аюул холоор тойрсон. Хэрээд олхнуудын хилийн тусгаар тогтнол дээр би оролцоогүй. Ямагтайч мэрэгдих дээр оролцож энд нэг хатных дүрдэ бортоглож үзсэндээ хатны дүрдэн. Тэгээд энэний шанд надаас юу авах уу? Ол энэний өөрөөсөө юу авах уу? Ол нь энэнийг өөрөөсөө өөрт хиндэж буяар өндөр тэнгэртэйч бууайлдаарай гэхээр насан туршдаа амаа хамхицсан миний амзахтнаар байгаа юм чинь яах юм ээ? Энийг чинь ийн сайн жүжичээд төрийн хэрэг хүртэл бүтээчээд дуугай өгчихсэн би чинь шүүглэхгүй яах вэ? Ярах тун тухан алдаагүй юм чинь. За tinгээд саваагүй монголчуудын санаан зоргоорох түүхч болгоно уу? Эсвэл түүхийн үнэндх мөрч болно над хамаагүй. Ямагтайч ядаж угсаандаа хүртэл нэг удаа ярьж үзье. Ярихыг хүсээд байсан юм. Зүгээр хүн байхдаа нэг амьдралаа зориг ирмүүнээр ярихгүй бол үргэлж миний энэ түүх чинь амдай халгаатай түүх шүү дээ. Тийм болохоор Тэмүүжин хааны цагт бий болохоор үхчиж байгаа юм. Тэр үе төрсөн бол танаа өвөөгийн эхнэрийн дүрд жүжиглсэн гэд хэлэхгүй юу? За тэгэхээр нэлдэв юм хүсээд нь таашгүй. Тийм зүгээр би нэг удаа наадамд орж үзмээр байна. Энэ дээр би өөрөө төрхөө босхоё. Ир болж орох уу? Им болох уу гол нь миний аминд битгий халдаач гэж. Би нэг түмэн төрхөн харуулж үзье. Хил дээр байдаг миний хин гэдгийг хүн түмэн мэддэггүй. Харин та бултаас нэг нь маннаж үзээд би нэг эрсдээ игмнэлцэж үзмээр байна л гэв. Ерөнхийдөө нийгэм дундаа хэр хэмжээний ир байгаагаа үзье гэсэн үг юм. Яагаад гэвэл би өмнөд хилийн гэрээнд орсноос хойш түмэн дундаа байх хоройтой байсан юм шүү дээ. Тэгж хоригдох тусмаа хүний эрх чөлөө гэдэг чинь нийтэд цэнгэл дундаа байхыг үзэх нь маш их. Би чинь элдвэрээ согтуурч хөлчүүрч байгаад элдв түүх алдахаас бүгд л сэргийлнэ шүү дээ. Тиймээс хүн түмний зугаа цэнгэлээс холдчихсон хүн. Ихтэй амьдралдаа нэгийг туулаагүй гэдэг чинь нэмэгнэлтэй босуу хаамн гээд ганцхан удаа наадамд цэнгэл эдэлж үзье гэж та хоёр намайг сугдаж байгаад ам алдуулахгүйгээр амьд гэрт минь буцаагаад өгөөч л гэвдэ. Тэг гэж байна шүү. Энэ их хэрэгэнд чинь харин яаж ч солиорсон би ч юм галзууч гэж цоллож байгаад хамаагүй. Амийг чинь өршөөе.
Харин чи бидний дэргэд байж байхад наадамлаж үзээ гэд. Үрх мөнгийг чинь бид өгье. Өмсөж зүүхийг чинь бид болгоё гэв. Дураар бүтээ төрхөө гэд. Ингээд л ир төрхөөрөө барилдаж, уйсан морин уралдаж, сумын ирчийг тавьж үзв. Мэдээж ихний арга дороогүй л дээ. Орчих юм бол од суу болоод хүний ой танд цээжлэгдэх учраас ерөнхийдөө дунджаар өөрийн ирмгийлэхгүйгээр хаа хавцаа байхыг харахад эхний хорд байгаагаа анзаарсан юм. Би эрчийнхээ хувьд ийм ир хүн юм уу? Уйсан морин маань аригдахгүй ч 12-т байдгийм байна. Муухан хүүхэд нумаар нь харавхад 17-д ордог юм байна. Барилдахад 25-д нь ордог юм байна гэдгээ. Мэдсэн дээ. Них муутайгаа мэдээд авна гэдэг чинь. Хаан хүч дутуу, хаан суу дутуу байгаагаа харж дийлээд байгаа юм. Харцгаж байгаа юм. Биеэр нь туулаад нь бэлгээр нь ухаараад авлаа. Тэгээд ноёд дунд байх сархад ариун байсан болохоор жаахан санаа задгаараад нэг мэтгэхэд л өөрийгөө одоод хүүхэн болцсон явж иваа гэн. Ийм хувц өмсөд эгэл бор айлын авгай болоод л амбхайг нэг сугадаад л хапуулыг нэг сугадаад л аашааран ингээд нөөж явдаг дүрээрээ салбганахад нөгөө хоёр минь энэ өртөөч айл байгаамаа. Өртөөч айлын авгай байгаамаа. Их эрен дотн байгаа юмаа. Энэ тэргээд би чинь өөрийнхөө нөхөр өөрийнхөө ихнэрээ нэгэн өдөр зугаацсан да. Тэрний дараа манналсан толгоон өвдөлтөн дээр хачин их ховтой болвоо. Тэр хаббол намайг гингсих гэд хилчгэж. Тэгээд гингсийн гоо авгаа гэд олон жирчүүдийн нүдэн тусаж эргүй бол богтлон л гинсэн байн шүү. За хүүхэн дүүрээрээ авгаа дүүрээрээ 30-40 нассандаа бол цайлхал юм байна гэдгээ мэдээд авав. Одоо эн чин охин төрхтэй байж чадахгүй. Авгаа төрхтэй байгаа юм чин яахвд. Гэхдээ тэгж 1-2 хүүхэдтэй байдагч. 1-2 хүүхэдтэй байдагч тэр дотроо бас зүсрэн гэдгээ мэдээд авахар чин хүүхэн төрхөөр амьдэрсэн ч хүн юм байна гэдгээ таниад авав. За чингээд нь ерөнхийдөө түмэн дундаа зүсээрээ зүрхээрээ хэр зэрэг гэрмүүнтэй гэдгээ таних аваад бах минь ханаваа. Гэхдээ би чинь Миратай авгаагийн төрхөн тоглосон шүү дээ. Завжиндаа хийж байгаад хатраа булцаалгаад мансхар торгоор нь хөвлийг хариунтай болгож байгаад бандараа авгаа болсон. Тэгэхгүй бол гойлог болох юм бол бас хатны дүр дараа нь тоглож чадамгүй. Ашиг олж дийлэхгүй шүү. Тиймээс нь жаахан Миратай олон хүүхдийн ээж байхад ч хүний нүдэнд хэр өртөхөө мэдмээр байсан юм. Тэгээд нэг өртөө дагсан хоол хийдэг чавганцын дүрд чавганц гэхэд хаашаа юм бэ? Авгаагийн дүр баахан айлгуутаж үзв. Тэгнэж алтан мөнгөн бэлцэг бэлгэлэх ноёд чиг байв. Нэг тэндэг хүн бол байдаггүй юм байна лээ. Ингээд ирсэн чинь хинч мэдэхгүй дээ нэг талдаа багтах шиг. Нөгөө талдаа ч гонних шиг. Бүр өөрийн цэрэг минь хүртэл танихгүй байгааг харахаар
Өө би чинь оосуу зэлтэй болчоод байгаа юм биш үү? Одож ангарч байгаа дүрэн нилээн эвддэг босуу. Ухааны бодов. Ингэж л өөртөө динсээ хийхгүй бол өөр над ямар халах голлоос өөр хань байдаг биш. Хар чонд хүнч байдаг биш. Хин гэдгээ мартчих гад байгаа юм чинь. За тэгээд нутгаа болоход улаан хоо хатан дахинтай олон удаа тусболоорой гэд нэг мөнгөн цар бэлгэлвэ. Зүсээ одооноос арчлаа. Энэ зүйлэг цэцгийн тосоо сорвчин арилан одож байхаар сорвчин орой өдөж бол мэдэгдэхгүй. Гэгээтэд байх юм бол танигдаад байх юм байна. Наад сорвон устдаг гэд. Тэгээд нэг ховор нандин сорв устгадаг тос ингэсгийг өгөв. Тэгээд муу ингэсэг ашиглаж ийна. Түү нүүр чинь хөх болно шүү гэд. Үнтэй тос ингэсэг өгснөөр эмийн явдлыг илүүсэн суралцаж эхлэвэ. 2 жилийн дараа гэхэд би ямар ч сөрөвгүй болсон да. Энтэс удаагүй ампхаа маань хөвүүнэн авчирсаа. Тэр үе би харин сөрөвгүй болчихсон байсан шүү. Хөвүүнэн авчирчин. Энэ хүүхдийг нэгэн ухаан мунхаг байна да. Хүний үгэнд итгэмт хийгээд өөрөө зориг байр бадрангуй байхад чи л эмчиг тэр эсчиг тэр солиотой зоригтой ганц хүн гэж бодоод зүрхгүй хүүхдийг минь зүрхтэй болгоодох цөсгүй хүүхдийг минь цөстэй болгоодох хаанч байсан би гэдэг дуутай болгоодох харц ард түмэн үг хэлэхэд үнэмшээд байхын өөрийн үзэлгүй үрийг минь өөрийн үзэлтэй болгоодох маний мэддэг хамгийн өөртөө итгэлтэй ирч байж чаддаг, эмч байж чаддаг хүмүүн чи. Чамаас эрдэм болоод их ном бол миний өр сурахгүй. Эзэн биедээ бодтолтой байхыг сурч чадна биз гэж. Алтын бүгээр хөвүүнээ тушаасан юм намд. Ихээ бүрээд хүүхэд. Хүний үгэнд шууд үнэмшин. Өөрийн үзэл огт байхгүй. Би гэдэг үггүй хүүхэд байсан юм. Иймээс би чадлаа гэдэг үгийг нь сургах гэж хараваагаар анх хичээлүүлв. Тэгээ чадсан уу гэд асуухад хин гэж асууна. Хин гэд уртаас асууна. Тэгэхээр нь би гэж хэлж чадахгүй тэр хүүхэд. Онвоо гэд хэлэхээр нь хин гэж асууна. Бас л эзэнгүй. Эзэнтэй болгох гэж бүтэн 6 сар хичээсний дараа би гэдэг үг нь гарч ирж би унтаж болох уу? Би хооллож болох уу? Би гэдэг үгэн дотроосоо гарч бусдаас ялгаатай бигээ бусдын үгэнд орохгүй дураараа зангаа анх гаргасан юм. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд яг л томоотой хүүхэд байхгүй юу? Хүн бүхний үгэнд ордогч өөрийн үггүй зөрүүдгүй. Багад нь зүрхийн цөсийг нь хагалчихсан юм уу? Эсвэл оюун хомсдолт юм уу? Лав би мэдэмгүй. Ямагтааш би гэдэг орон зайгүй хүүхдэл энэ гэвэл ясчлан хийн. Ойлгохгүй дуулахчгүй, зөрүүлэхгүй. Өөрийн тухайн хаан байгааг мэддэггүй. Өөрийн тухаараа байвал хүн заавал нэг бусадтай зөрчилддөг дөө. Би байгаа цагт зөрчил заавал эхэлдэг. Гэхдээ тэгж зөрчилдөж байж бусдаас би чинь ялгаатай болдгийг мэдэрдэггүй хүүхдийг мэдрэмжинд нь болгохын тулд чи онцоо, чи өлссөн, чи чадсан, чи чадаагүй гэдгийг би гэдэгтэй нь холбож ойлгуулах гэж л нэлээд ноцолдож. Тэрхэн хугацааг нэлээсэн.
Ямагтай ч өөртөө ирэмүүн зоригтой, өөрийн бодолтой, би тусгалтай болгож өсгөж өгөөд. Хагцхийн цагт хүүхдэн өөрөн өсгөх эцгийн жаргалыг л эдлээд л өөрийн үрсэн өсгөөгүй дээ харамсав. Өөрийнхөө үрсийг өсгөөгүй дэн ихэд харамс. Хүүхдэн өсгөх сайхан юм байлээ. Хүний дотоод үүргэх чинь эцгийн үүрэг юм байна л. Энийг нь мэдээдэн хитий харамсмаар санагдав. Үрс минь аль эцгийн 90 цент хүрээд ирсэн юм аа. За тэгээд дэлс суулаад дайн тэгээд л байлдан. Үхэж өгдөггүй хүний дүүхэл ариунда гэд өндөрлөе дөө. Нуруундаа ийм л 90 түүх юмдаг. Дайныг задлах юм бол яриад байх юм ариун байгаа. Тэгээд 80 түмтийн дайн арай хүргээгүй. 40 түмтийн дайн дээр тэрнээс нь 6 сарын дараа шархаан дийлэхгүй нөхцөө. 40 түмтийн дайн буюу хайлаан давааны дайн дээр Алтан уулас Монгол улс хоёр анх удааган яг цэрэглэн байлцсан. Тэрний өшлөл нь 80 түмтийн дайн. Тэр 40 түмтийн дайн дээр би харвагдаж уул нь амьд үлдсэн ч нас минь нөтгөл байсан тул тэнгэр чадахгүй байсаар нөхцсөн. Ерөнхийдөө хамаг Монгол байгуулагдсан. Гэхдээ томоохон гүрэм хамаг Монголоор тоглож болохгүй гэдгийг тунхаг зарлагдсан дайн юм аа. За. Иймхэн түүхтэй. Товчхондоо гэвэл маньны түүхэн ийм ээ. Иймхэн өвгөн нь энэ 7 хүрдэний сурлагыг нь айлдаад байгаа юм шүү дээ. Өөрс та нарт нь маньны энэ намдар нь хэрхэнтэй таалагдав. За сэтгэл амбичээрээ.